За би өөрөө кофе ууч. Сайн байцгаана уу? Доолоо байна. Ер нь л удаан уулзахгүй байж байгаа л уулзаад байгаа шүү дээ. Бид гурав ч өнгөрсөн жилийн 6 сарын 1-нд ирсэн баггүй. Ирээд яг жил болох чинь. Ер нь ямар шиг амьдарч байгаа талаараа влог хийхээр шийдлээ. Тэгээ энэхүү видеоны спонсороор BenQ хамтран ажиллаж байна. Би ингээд байнга бичлэг бол хийхгүй байгаа шүү дээ. Бас нэг байнга бичлэг хийхгүй байгаа нэг шалтгаан нь за нэгт би өөрийгөө ютубер гэж яг бодохгүй байгаа юм. Хаяал бичлэг хийдэг хүн гэж бодоод байгаа юм. Хоёрт болохоор байнга бичлэг хийгээд байхлаар илүү их хүмүүсийн анхаарлын төвд орох юм шиг санагдаад тэр нь надад айгүй хэцүү санагддаг байхгүй юу. Тэгээ дээрэс нь бас импостер синдром хөдлөн. Нөгөө талдаас ингээ хүмүүс мэддэг болчихлоор өөрийнхөө байхад амар төвөгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Ажил амьдрал дээр чинь ингээл хүн байнгын тийм гоё nice байхгүй штэ. Би ч бас яг цаадлах юм бол мухааштай. За нэг тийм хүн шалтгаанаар ер нь янз янзын шалтгаанаар тэгээ дээрэс нь айгу завгүй байгаа болохоор бичлэг нь хийхгүй байгаа. Би яг оюутан болоод дээрөөсөө мөрөнд ирж амьдраг байхгүй хаяал нэг ирдэг байсан уу гэхээс ш. Тэгэнгүүт яг бүр амар өөрчлөгдсөн юм уу гэхээр өөрчлөгдөөгүй. Гэхдээ хувийн хөвшлийнхэн айгүй их юмнууд хийгээд айгүй өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Тэг яг энд бол нэг тийм надад нэг таньдаг хүн ч алга, найз нөхөд ч алга. Тэ нөгөө талдаа гэр бүлтэйгээ аягүй их цагийг өнгөрөөгөөд ажил төрлөө хийгээд амьдарч байна. Яагаад хөвсгөл рүү нүүсэн бэ гэхлээр хотод байхлаар өдөрт дор хаяж ингээд 1-2 цаг тэрнээс дээш цаг замын төвжирэлд өнгөрөөдсөн байхгүй юу. Тэгээд тэр надад аягүй утгагүй санагдаад 2 цаг зам төвжирч явахын оронд 2 цаг жимсэн дээр штэ. Яг 2 цаг жимдэх зав гарахгүй л байна л да. Гэтэ ер нь бол тэрэн дээр штэ. Тэгээ дээрээс нэг шалтгаан нь болохоор манай ээж намайг 6 дугаар ангид байхад энд өөрийнхөө бизнес эхлүүлжсэн байхгүй юу. Авцэлбгийн дэлгүүр шал өөр салбарт ажиллахаар болоод энэ бол ерөөс ингээд төлөвлөсөн байсан зүйл биш байхгүй юу. Тэгэнгүүт би яг ингээд ийм бизнес хийж байгаа, өргөжлүүлж авч явж байгаа хүн гэж өөрийгөө бас яг шууд хэлж ерөөс чадахгүйсэн. Яна би чадах болов уу гэдэг нэг тийм одоо өөртөө итгэхгүй байгаа байдал бас байгаа штэ. Ари удахгүй өсөө ах болно тийм ээ? Тийм өсөө ах болно. Ээж нь үсийг нь тайраад Копи хийлээс нь басчих. Опа. Опа. Олон жил миний зорилго донд машин барьдаг болох гэдэг зорилго байсан да. Энэ жилээс машин барьж эхэлсэн. Мөрөнд машин барих, хотод барьснаас уг нь хамаагүй амархан. Миний мэдхийн эргэн тойронд байдаг зарим эмэгтэйчүүд минь хүртэл надтай адилхан заяо. Машин барьсах зорилготой хүмүүс байдаг байхгүй юу? Та нартай хандаж хэлэхэд нэг удаа зориглоод гарах нь чухал юм мэлээ. Тэгээ дээрэс нь машин бариад яг өөрөө бариад эхлэнгүүт айгу тийм эрх чөлөөтэй бие даасан болж эхэлдэг юм шиг санагдсан. Янз бүрийн ажил төшөд өөрөө амжилал явчихна. Үнээс гоохгүй, заавал юм унаа цун гэхгүй. Тэгээ дээрэс нь энд бол хаашаач явсан гэсэн үсрээл 5 минут жолоо барьж байгаа байхгүй юу? Тэгэхээр амар. Яса. За тэгээ энэхүү видеоны спонсор BenQ-г танилцуулъя. Би өмнөх бичлэгэн дээрээ манайх Apple Display-тэй байсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөө дэлгэц маань хот руу илүү чухал ажил хийхээр мэргэжлийн ажил хийхээр яваад гисэн. Тэгээ яг начиг одоо юу гэдгийг хідэн документ дээр ажиллаад хаяа нэг видеод идлээл Canva дээр юм хийдэг, кино минь үздэг хүнд бол Apple Display арай ахтайдсан байхгүй юу хэрэглээний хувьд ялтчихгүй. Тэгээд дэлгэцгүй болцсон. Гэтэл яг нөгөө хуваараа бизнес эрхэлдэг, бизнес эрхлэгч болцсон хүн чинь хизээч яг ингэж амардаггүй юм байна. Байнгын ингэ ажиллаа бодоод гэртээ байсан ч гэсэн ингэж ганц хоёр яаралтай их юм хамаал гэлс ингэ хийгээл ажилласаар л байгаа байхгүй юу. Тэгэхээр дэлгэцгүй байхаар бас хэцүү. Яг ингэ ажлын бүтээмж ингэ жахан удаашаад байгаа юм шиг санагдаад байсан. Тэгээ яг мэдсэн юм шиг BenQ-гээс над руу холбогдоод MacBook-тэй зохицоо ажилладаг 4K дэлгэц дээрээ хамтран ажиллахыг санал болгосон. Гэтэ яг үгнийг хэлэхэд би эхэндээ жахан итгэлгүй байсан. Өмнө нь би 4K дэлгэц ашиглаж байсан байхгүй юу. Тэгэхэд Apple-ийн одоо яг тэр Retina үзүүлэлтээс нь болоод 4K дэлгэц тийм сайн тохирдоггүй. Ингээд текст айгу муу харагдаад, донцгүй харагдаад, тийм алсуураа ингээд харагдсан хувьд тод биш гэх юм уу. Тийм болохоор жаахан итгэлгүй байсан. Тэгээд тэгсэн чинь туршиж үзхийг санал болгоод очоод ингээд ажиллаад үзсэн чинь хүлээлтээс хамаагүй даваад тэгээ та бүхэнд ийм итгэлтэйгээр энэхүү видеоны спонсорыг танилцуулж байна. Энэхүү MA270 4K дэлгэцийн хувьд MacBook-тэй хамт ашиглахад хамгийн түрүүнд анзаарэгдсэн зүйл нь өнгө. Өнгө нь хэрэг
Мөн ганц USB-C кабелаар холбоход дэлгэц дамжуулахаас гадна давхар цэнгэлэх учраас ганц кабелаар бүгдийг зохицуулсан минимум шийдэлтэй. Display Pilot 2 гэдэг програм суулгаснаар гэрэл дуу өнгөний тохиргоогоо MacBook-ээс шууд удирддаг. Дэлгэцийн суурь нь өндөр өнцгөө өөртөө харуулж болдог маш эргономик. Начиг өдөр тутмын хэрэглээтэй хүнд том боломжийн санагдлаа. Бас үнэн ч гэсэн боломжийн. Эцэст нь хэлэхэд энэхүү дэлгэцийг Piximol Alpesны борлуулагч эрхтэй худалдааж байгаа. За тэгээд та хэд намайг үзний ачаар би дэлгэцтэй боллоо. Баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. Thank you. Гиснээс миний харшил хөдлөөд би амар юм сонин гуншиж яриад ах шүү байна. Би Мельбурнд байж байхдаа ургамлын харшилтай болсон. Тэгээд одоо ингээд яг ургамал ингээ ургаж эхлэхгүйр ингээд харшил хөдлөөд хамар битрээд байгаа байхгүй юу? Мөрөн дээрж амьдраад одоогийн байдлаар 10 сар орчим болж байгаа мó. Гэтэ би дундуур нь аягүй их иши тишээ явсан байхгүй юу? Тэгээ сүүлийн сар л яг бүр яг нэг сайхан тухтай амьдарч байна. Баян иш тишээ явахаар бас амар ядрах юм аа. Мөрөнгийн хувьд болохоор надад их ерөнхий нэг тийм vibe-аараа Австралитай төстэй санагдсан. Ягаад гэх юм бол амар тайван, ер нь л амар тайван заяо. Тэгээ элдв янзын төвчрөл мөгчрөл байхгүй, нэг тийч ахтар яар сандраад юм байхгүй. Би л өөрөө ингээд нэг тийм зүгээр сууж чадахгүй дээл ингээ яар сандраад байгаа байхгүй юу? Ер нь бол өглөө босоод одоо гинтэ ч юм уу гоё тасгал хийгээл тэгэл ажилдаа очиод зав гарах юм бол жимдчихээл тэгэл хүүхдээ цэцэрлэгт нь хөргөж өгөөл тэгэл гэртээ ирээл хоолондоо хийждэл яг тийм амар жимэр амьдрахад таарсан тийм хот байна. Улаанбаатар шиг тийм их хоолны газрын сонголт байхгүй учраас ихэнхдээ дандаа гэртээ хоолондоо хийж идэн тий. Ер нь бол юмны сонголт бага байх тусмаа илүү амар жимэр амьдарч байгаа гэх юм уу. Гэтэ мөрөнгөхийн амьдралд тассан байлээ. Улаанбаатар руу нэг орсоч ёо ямар олон машинтай бэ гэж бодогдож энэ. Надраас ганц нэг гадаадд байгаа хүмүүс битсэн байхгүй юу? Монголда буцчихад ямар вэ? Монголоос дахиж явах бодол байна уу гэх мэтчлэн. Тэгээд ирээд удаачгүй ингээд зарим хүмүүс буцчихдээ штэ. Тэрэн дээр ихтэй надад ингэж санагцсан. Яг Монголын эдийн засгийн нөхцөл байдал, Улаанбаатарын утаа бохирдол, хотын төвжрэл, тэ элдэн янзын одоо томоохон асуудлуудыг ярих юм бол угаасаа хэцүү. Гэтэ нөгөө талдаа надад бас юу санагцсан. Хүмүүсийн харилцаа хандлага. Үйлчилж байгаа юм ч бай, үйлчлүүлж байгаа юм ч бай нэг тийм алавтай юм шиг бүр нэг тийм амар муухай ааштай хүмүүс бас байна. Тэгээ ингээд нэг муухай ааштай гараа ингээд нэг хүнийг стресстүүлээд тэгээ тэр нь ингээд цаашаа дамжиж авсраагаад нэг тийм бүх тийм стресстэй нэг тийм харилцааны асуудалтай юм шиг тий. Тэр мөр бол ингээд өдөр тутмын нэг тийм шаардлагагүй стрессүүдийг нэмдэг. Тэгээд дээрэс нь бас өөр газар байж байгаад ирсэн хүмүүсийн хувьд ирчихлээр ингээд гэр бүл найз өхчөө ингээд эргэн тойрны ямар ч хүмүүс байсан гэсэн тэр хүмүүсийн амьдрал бол ингээд яг өдөр тутмын явдгаараа ингээд явж байгаа шүү дээ. Ингээд хийдэг юм хийгээл яваал явж байгаа. Тэгэнгүүт эренгүүт ингээд зарим юм шин зарим юм таалагдахгүй, зарим хийж байгаа арга барил ингээд юмнууд ингээд таалагдахгүй ч юм уу өөрчлөлмөр санагдаад тэгэнгүүт тэр энэ угаас ийм байд ийм л байх хэрэгтэй гэж хүлээд авдаг ч юм уу тий. Одоо нэг тиймэрхүү юмсууд айгүй тийм төвхтэй санагдсан. Эцэст нь өөрхийн хийж байгаа ажлаас товч дуртахад манад болохоор өөрийн гэсэн бизнесээ нээгээд явцсан Ryu гэдэг хоолны газар байгаа, ресторан байгаа. Та бүхэн хэрвээ хөвсгөлд мөрөнд ирэх юм бол зочлоорой. Харин миний хувьд ч юм болохоор бүр юу авц сэлбэг мэлбэг те машинч барьдаггүй тийм холбоо баггүй юу уг нь л. Тэгээ яг энэ дээр болохоор би өмнө дурдж байсанчлан би одоо яг ийм бизнес хийдэг хүн гэж өөрийгөө хэлэхэд арай тийм болоогүй юм шиг санагдсан байхгүй юу. Гэхдээ бас миний нэг хувь хүний онцлог юм шиг байгаа юм. Би ингээд ямар ч ажил байсан гэсэн хийж явж байгаа тэндээс нь ингээд гоёыг нь хараад за ер нь энэ болох юм байна. Ингээ хийх юм байна гэж бодоод ер нь орчихдог байхгүй юу. Тэгээд нэг талаа тэр нь амар сул тал. Хитрхи ерөнхий гэж хөдөлж болно. Нөгөө талаараа юулж байсан гэсэн ороод учрыг нь олоод явцдаг. Ингээд яг нарийн тийм мэрэгсэн юм байхгүй юу? Ер нь бол би яг тийм хүн байхгүй юу? Тэгээд ер нь миний ажилтдаг арга барил ч гэсэн тийм амар олон юм руу ордог. Бас тэр маань нэг талтай амар хэрэг болж юм гэж би бодож байгаа. Тэгээд бизнес эрхэлдэг одоо яг болсноор яг нөгөө нэг нийгмийн даатгал орлогын албан татвар, хувь хүний орлогын татвар нөөт те яг ингээд энэ бүх асуудлууд чи ингээд өмнө нь бол ингээд шууд босоор байсан бол одоо бол ингээд шууд нөлөөлж байгаа байхгүй юу?
Өнөөдөр офис дээрээ сууж байгаа ажилтай. Талын тооцоо юмнуудаа харна. Мөнгөний урсгалаа харна. Бензин өнөсч जैन, дизель өнөсч जैन. Тэгэхээр тээвэр нэмэгдэж जैन. Юан өсч जैन ирсэн. Төргийн ханш суларж जैन. Одоо юусэн ийм л юм санаа зовсоод байсан. Тэгээд мөнгөтэй болохоор офисоо тогтчулна. Тэгээ ер нь бол би явандаа ингээл улс төр эдийн засаг татвар йен юан ярддаг анаа болж магадгүй шинж таглаад байгаа байхгүй. Ирээдүйд хийн гэж бодож байгаа, төлөвлөж байгаа ажлууд гой салбарууд байгаа. Гэхдээ тэхийн тулд эхлээд одоо байгаа юмн дээр яг учраа олоод төлөө олох хэрэгтэй байна. Гэтэ амар ингээд сонирхолтой маа. Бас миний YouTube-ыг ингээд үдчихсэн хүмүүс хаяа бичдэг байхгүй ингээд хамгийн анх чамайг байр тогтчлол эхэлж ач үздэг байсан. Тэгээд дараа нь ингээд Австрали яваад тэгээд хүүхдтэй болоод одоо ингээд Монголоо буцаж ирэл ингээд тэгэл амар их юм ингээд өөрчлөгдсөн байгаа байхгүй юу? Одоо хасан чи би бүр ингээд буцаж ирээд мөрөнд нөөж ирээд тий. Гэтэ яг энэ бүхнийг бодглохлоор ингээд бас айгүй нэрэл юмс төр зурих та тийм ээ 5-10 жилийн дараа гэхэд нөхцөл байдал ингээ шал өөр болсон. Миний санаа зовдөг юм шал өөр болсон явж хахад одоогийн яг ингээ зарим миний өмнө тулгаад байгаа юм шиг асуудал бол үндэ ингээ жижигхэн асуудал байдаг юм байна да гэдэг тийм бодолтой болж эхэлсэн бэлээ. За тийм байна. Thank you. Тэгээ бичлэгийн маань утсанд бас баярлалаа. Баян бичлэг хийхгүй ч гэсэн хаяа бичлэг хийнгүүт идэвхтэй үздэгт маш их баярлалаа. Баяртай. Bye bye. Сэмбэцано. 도시 За. 나의 정관이 지 Аря бити гэж яриад за яаж яах вэ? 아의 정관이 지 За. 아의 정관이 지 Зүсгүй мө? Чи энийг авч яваад идчих. Хамтд нь ид. Oh no.